За сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд яг одоо надтай хамт Монгол хаан, Монгол хаан жүжигийн маань уран бүтээлчид сууцгааж байна. Одооноос эхлээд 2 баг болон ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр бид Америк багтай буюу гадаад багтай болсон байгаа. За манай Монгол хаан жүжигэнд тоглохоор Холливуудаас 3 жүжигчин ирсэн. За хамгийн эхлээд хааны дүрд тоглохоор Иби ахын маань хажуу сууж байгаа Рон Юан гэдэг жүжигчин байна. Рон Юан маань бол Лос Анжелест амьдардаг Холливуудын жүжигчин. Та бидний одоо үздэг дуртай маш олон кинонуудад бол тоглож исэн. Мулан, Марко Поло гэх мэт. Боги ахын маань хажууд бол эрэг түшмлийн дүрд тоглож байгаа Марк Дакаскос. Марк Дакаскос маань бас Лос Анжелес хотод амьдардаг Холливуудын жүжигчин байгаа. Нийтээрээ Азийн Вандам гэж ярьдаг те дандаа тийм тулаантай кинонуудад тоглодог уйлж буй алуурчинд тоглож исэн өөрөө бас кунфугийн одоо мэрэгжлийн тамирчин мастер хүн байгаа. За энэ Доя ахын маань хажууд сууж байгаа Леонард Ву гэж залуу уран бүтээлч. Мөн тасaalт ирсэн Холливуудын жүжигчин. Леонард Ву маань бол сүүлийн үед бас маш олон амжилттай олон улсын Холливуудын уран бүтээлүүдээр ажиллаж байгаа. Марко Поло кинонд бол Хайду хааны хүүгийн дүрт тоглосон. За хамгийн сүүлд бас Алита Battle Angels дээр бас тоглож исэн жүжигчид байгаа. Та бүхэн яг зөвхөн одоо Монголд байгаа сэтгэл гэхээсээ гадна Монгол хааны тухай сэтгэл чинь ер нь яг ямар байсан бэ? Хамгийн анх Лондонгийн Колизеумор дамжуулан холбогдож байх үед зохиолыг бүтнээр нь уншаад надад маш гайхалтай санагдаж байсан. Миний зүгээс хэлэхэд би хүүхэд байхасаа л Монголын ёс заншилд дурлаж, Монголд ирэхийг хүсдэг байсан. Тийм ч учраас яг энэ үеэр өөр ажил төлөвлөгдөөгүй байсан нь завшаантай хэрэг боллоо. Одоогийн байдлаар Монгол улстай сайн танилцаж, газар үзэж амжаагүй байгаа хэдий ч баг хамт олон маань маш урайлгхан ухтан авч Монголыг ямар вэ гэдгийг зах зугаас нь танилцуулж байгаад баяртай байна. Thank you. Oh goodness. When I found out about this. За би энэ жүжигийн тухай анх Рон Юанаар дамжуулан олж мэдэж байсан. Тэр надад энэ зохиолын талаар богино тайлан тавьж, хажуугаар нь анхны жүжигт оролцож байсан жүжигчдтэй трейлерыг үзээрэй гэд явуулж байсныг би үзээд үнэхээр алмаарсан. Энэ жүжигийн жүжигчид ажиллаж байгаа багийнхан бол үнэхээр маш их авьяастай, чадвартай санагдсан. Зохиол нь ч гэсэн надад маш сэтгэл хөдлөм, догдлуулсан, огшуулсан, бас үлгэр жишээ зохиол санагдсан. Миний хувьд Монголд ирж ажиллаж байгаа маань нэр төрийн хэрэг юм. Чингис хааны өлгийн нутаг Ариван их түүхтэй энэ улсад анх ирээд онгоцны буудлаас зочид буудал руугаа явж явах замд л өөртөө итгэмээргүй гайхалтай сайхан мэдрэмж төрж байсан. Ирснээс хойш хэдэн өдөрт Улаанбаатар хот улам ихээр таалагдж байна. So I'm honored and so happy to be with all of you in your country. Thank you. I kind of have a similar story to Mark. Тийм ээ, миний ярих зүйл бас Маркийн яриатай төстэй. Рон Юан анх над руу 2-7 хоногийн өмнө холбогдож байсан. Би яг тэр үеэр тайзны урлагт буцаад хөл тавья гэсэн бодолтой байсан болохоор энэхүү жүжигийн зохиолыг хүлээж авсан нь цаг хугацааны гайхалтай тохироо болсон. Түүнээс гадна би Беллаг Монгол хаан жүжигэн дээр тодорхой хэмжээнд ажиллаад удаж байгааг түүний сошиал медиагаар дамжуулан мэдж байсан л та.
Зохиол болон энэ жүжигтэй холбоотой бичлэгнүүдийг үзээд шууд л сэтгэл хөдлөсөн. Миний бодлоор энэ жүжиг бол тайсны урлагийн оргил цэгнэ гэж дүгнээд эхнэрээсээ зөвшөөрөл аваад шууд Монголд ирэхдээ бэлдсэн. Ирсэндээ туйл их баяртай байна. Өчигдөр л гэхэд Марк бит хоёр сургуультай тараад буудлын руугаа алхахдаа анх удаа Сүхбаатарын талбайг харж хаад бүтэн 30 минут тэр хаваарт тойрж зураг авч алмарч явсан шүү. Энэ улсын төр улсаа гэсэн сэтгэл тэр талбайн хойморт улсынхаа далбааг залсан нь маш их таалагдсан. Хамт олон ч гэсэн их тусалж байгаа. Ирсэндээ туйлын их баяртай байна. Really grateful to be here. Яагаад Монгол хаан жүжигийг сонгосон бэ? Яагаад энд ирсэн бэ? Өмнө хэлсэнчлэн би тайсны урлагт буцаад гарахыг хүсэж байснаас гадна би хүүхэд байхаас л Монголын түүхийг ихээр сонирхдаг байсан. Аав ээж маань хятад ч гэсэн тэдний надад үзүүлж байсан телевизийн нэвтрүүлгүүд Монголын тухай их байдаг байл. Боломжтой олдвол тэр агуу түүхтэй холбогдох боломжийг алдалгүй ашигладаг л дээ. Монгол хаан жүжигтэй тоглох болсон нь ямар нэгэн бизнесийн зорилго ашиг хонжи харсан зүйл огт биш юм. Жүжигчин хүн өөрийгөө сорих боломж нь энэ жүжиг дэлхийн театрын урлагт цуушин үзэгдэл тесрэлт болж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болсон учраас бидний зүгээс санал тавьж дүр бүтээж байгаамаа. Yeah, I think for me too. Би ч гэсэн санал нэг байна. Бид нэр Марко Пологийн нэг хэсгийн зураг авалтыг анх Монголд авахар төлөвлөж байсан ч боломж нь олдоогүй. Тэр үед би бурхан минь гэж бодож байсан ч энэ боломж гарч ирээд энэ жүжигийг үзчихээд надад гайхалтай санагдсан. Тийм ч учраас жүжигхийн карьерийг үргэлжлүүлэхдээ Монголд очиж бэлднэ гэдгийг олж мэдчихээд шууд л шийдсэн. Шинэ амжилттай төслүүд нь жүжигчдийн хувьд мэрэгжлийн ур чадвараа сорих, цаашдын карьераа нэмэгдүүлэх боломж байдаг. Тийм учраас л Монгол хаан жүжигт гол дүр бүтээж байгаамаа. Just watching the trailers Bella and Ron sent. Бэлла болон Роны явуулсан зөвхөн трейлерын л үзээд миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Хүн төрлөختөн бид угаасаа л маш их юм боддог амьтч гэлээ. Энэ жүжигийг үзээд аялгау хөгжмийн сонсоод утгыг ойлгоход сэтгэл хөдлөгөн байсан. Та нарын жүжиг надад ийм л мэдрэмж төрүүлсэн гайхалтай бүтээл болжээ. Үүн дээр надад нэмж хэлэх зүйл байна. Энэ жүжигийн бичлэгийг үзсэн ч гэлээ ирээд үзэхэд үнэхээр үзүүштэй байсан. Та нар бол маш гайхалтай жүжигчд. Би та нарын гүйцэтгэлийг хараад биширсэн. Драмаас авахуулаад олон зүйлийг оролцуулсан энэ жүжигийн дөрүүдийг та хэд маань үнэхээр гайхалтайгаар амьлуулж гаргасан. Тийм болохоор бидний зүгээс хэлэхэд бид ч бас энэ жүжиг болон Монголын үзэгчдэд хүндэтгэлтэй, гүйцэтгэлтэй хүргэхийг хүсэж байгаагаан хэлмээр байна. Яг энэ л сорилт гэж хэлмээр байна. Ягд гэвэл та бүхэн маань олон жилийн Монгол хүний туршлагатай, тийм ээ? Энэ талаар сурах шаардлагагүй байглаасаа л заягдсан зүйл, тийм үү? Ийм ч учраас та хэд маань жүжигийнхээ стандартыг маш өндөрт гарган тогтоосон байгааг бид нар оролдож үзэх гэж байгаадаа туйлаас их баяртай байна. You know? Шекспирийн Өлгийн нутаг 100 монголчууд дэлхийн театрын шилдэгүүдтэй мөр зэрэгцэг түүхэндээ анх удаа 40 мянган үзэгчдэд тоглосон нь бидний бахархал байлаа. Дэлхийн тэргүүлэгч хэвлэлүүд болох Art Desk, Broadway World, Театр Weekly, The Guardian-аас өндөр үнэлгээ авч 50 гаруй шүүмжлэгчдээс 4 од үнэлгээ авсан энэхүү West End-ийн Монгол бүтээл Азийн бар Сингапур улсад энэ оны 10 дугаар сард Азийн нээлтийн Монгол бүтээлийг цаашид дэлхийн бүтээл болгон хамгаалах их аянд мордохын өмнө. Yes. Английн намтрал Колизеум театр тоглосон хөлбөрийг үзэгч та бүхний мэлмид өргөн барьж байна. Дэлхийн театрын ертөнцид Монгол соёлыг хамгаалж байгаа хамгаалт жүжигчийн олон улсын West-End хөлбөр болох Монгол хаан жүжигийг 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өдөр бүр 18 цагаас Улсын драмын Эрдмийн театр таалан сойрхно. Тасалбарыг Улсын драмын Эрдмийн театрын Platinum-аас Tickets гэмээр болон 8889 Ticket-ийг 11 дугаард холбогдож захиална. Монгол хаан. Тэгээд дэлхийн дивжин дээр те West End-ийн агуу тайзан дээр бид нар дэлхийн стандартыг тод хамгаалж чадлаа. Энэний тод жишээ нь бол одоо ингээд маш ихээр хүсч мөрөөдөд ингээд гадны уран бүтээлчд маань хурж ирээд байна шүү дээ. Тэгээ энэ West End бид нар тоглож байхад бол 70 жил тоглосон жүжиг, 30 жил тоглосон жүжиг гэдэг маш том алдартай уран бүтээлтэй танилцж байлаа. Тэгээ манай жүжигч гэсэн Монгол хаан төсөл маань одоо 70 жил, 100 жил одоо уртудаа наслах болтугай.
яг энэ гадны зочид уран бүтээлч шиг бас дараачин бас мундаг том алдартай хүмүүс Монгол хаан төсөл тоглох юмсан гэсэн ийм чин ярмэлтэй ийм агуу уран бүтээл болоосэй гэж бас хувьдаа бэлгшэн бодсон. Бид нар одоо энэ мундаг уран бүтээлчдээсээ бол хэлний үед бол одоо суралцах юм таатай нөхцөл бүрдлээ. Хариуд нь бид нар одоо өөрсдөө эдээс болгож авахын тулд дээл хувцсыг яаж өмсгөөс ахуулаа те Монгол түүх соёлоо дэлхийд хамгаалахын бол маш их том таатай нөхцөл бүрдлээ гэж харж байна. Тэгээд энэ жижиг маань олон улсад одоо тоглогдох болсон. Энэ олон улсад тоглох хугацаа бол маш их одоо юу гэдэг бараг 2-оос 3 жилийн хугацааны төлөвлөгөө яригдж байна. Америкийн бол маш олон 10 гаруй хотуудад тоглохоор болсон байна те. Илээ Лос Анжелес одоо Холливуудад ч тоглох нь байна. Мэдээж Бродвейд гарах нь байна. Тэгээд Америкийн бүх хотууд одоо Чикаго, Вашингтон DC гэдэг ч юм уу тэгэл маш олон хотууд тоглох нэ Лас Вегас, Мексис ахгуулал ингээл байх нь шүү дээ. Тэгэл дээрэс нь Азийн орнууд бол маш их байгаа. Сингапуроос эхлээл тэгэл цаашаа Япон хүлээж байна гэдэг ч юм уу, Хонконг хүлээж байна гэдэг ч юм уу. Яриад их бол маш олон орнууд байгаа. Тэгээ энэ дээр бол мэдээж үндсэн став дангаараа явахаасаа гадна театрын шаардлага байдаг. Бид нар ч гэсэн одоо 20 гаруй жил театр тоглож байхад леор дүрүүдийг бол шаарддаг. Энэ дээр бол юм гайхалтай хүмүүс нэмэгдэж орж ирж байна. Цаашдаа би түрүүлсэн те 100 жил наслахад одоо өшөө олон хүмүүс ингээл орж ирээл ингээл энэ төсөл маань үнэхээр гайхалтай дэлхийн том төсөл болох болтугай л гэж одоо бодсон. Тэгээд Түүнээс гадна энэ зохиол нь өөрөө маш нийтлэг зохиол тийм ээ. Үнэхээр сонгодог. Үнэхээр классик. Энэ жүжигэн дээрх үйл явдлуудыг бид Грекийн түүх эсвэл Шекспирийн зохиол дундаас бас харж болохоор байдаг. Тийм учраас аль ч улсаас ирж энэ жүжигийг үзэхэд үнэхээр биширч бас дурлаж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Эдгээр маань бас ярьж байна л да дэлхийн жишг болсон одоо жишээ нь бүр түүх нь бол одоо чинь дэлхийн түүх шиг болж хуурсан жүжиг бол Шекспирийн жүжигүүд байдаг. Гэтэл манай Бавгийн лавг сургуулийн жүжиг бол бас дэлхийн түүх болж одоо ингэж дэлхийн давцан дээр гарч ирэхэд одоо бэлэн болжээ гэж бид нэр их сэтгэл ломгшин баярлж ингээд сууж байна. Ингээд Монгол хаан жүжиг маань бол одоо ингээд ихрэлчээд байна. Америк застав, Монгол застав гэж ингэж тусдаа сургалт хийж байгаа болохоор ингээд хүлцэн ирсэн бүх гурван жүжигчэндээ монголчуудынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байна да нартай. Тийм. Бидний Монгол хаан жүжиг, Монгол хаан төсөл маань Монголын түүхийн нэг жижигхэн хэсэг, жижиг хэлтрхийн. Энэ хэлтрхийг гэхэд бид зөвхөн Монголын тухай өгүүлж байгаа боловч энэ бол одоо дэлхийн түвшинд гарч ирэхээр бол дэлхийн түүх болж хувирдгийн байна гэж одоо бид нар их баярлцсан. Ягаад гэх юм бол Монголын түүхийг судлах гэвэл дэлхийн түүхтэй холилдно гэдэгтэй адилхан Монголын жүжигийн түүх бас дэлхийн дэвжээнд дээр гарч одоо Бродвейд бол өөрсдийнхөө энэ одоо түүхийн нэг хэсэг болсон Монгол хаан жүжигээ тавихад бэлэн болоод байна. Тэгэхээр Бродвей гэдэг маань өөрөө юу вэ гэдгийг манай үзэгчд маань хэрвээ зарим нь ихэнх нь мэдж байгаа бах. Гэхдээ дахин тодруулж хэлэхэд бол энэ бол дэлхийн том дэвжээ юм. Одоо бид нар ойрхон болж байгаа энэ Олимпийн наадмаар төсөөлөхөд бол бид нар бол Английн Вест Эндд тоглох гэдэг бол дэлхийн түвшинд одоо дэлхийн аваргын хэмжээнд одоо тэр үзэгчдэд Монголын түүхээ үзүүлж чадсан бол бид одоо Олимп руу оролцож гин гэсэн тийм дүүцүүлж ярих юм бол тийм чансаатай уран бүтээлийг бид нар Бродвейд тавихаар зүтгэж байна. Хэдийгээр Монголын театрын урлаг бусад дэлхийн театрын хөгжлийн дунд одоо 90 жилийн түүхтэй хөгжиж явж байгаа боловч энэ хугацаанд бид нар одоо Оросын холбооны улс юм уу эсвэл хятад улсуудтай л ихэвчлэн одоо соёлын харилцаагаар уулздаг байсан бол одоо ингээд дэлхийн хавтгай болсон гэдэгтэй адилхан манай театрын урлаг маань ялангуяа Hero Entertainment зохион байгуулж манай продюсерыг хийж бүтээсэн энэ одоо замаар одоо театрын урлагийн хувьд бол анх удаа бид нар Англи болоод Америк бусад орнуудад өөрсдийн одоо өв соёлыг дэлхийн тайзан дээр чанга хашгирахад бэлэн болоод байна. Бид зөвхөн одоо Монголын жүжигчид Монголын түүхийг тоглоно гэхээсээ илүү Монголын жүжиг дэлхийн жүжиг болж байгаа учраас дэлхийн том алдартай жүжигчид тоглох болцоо энд бас нэгдэж одоо үзэгчдэд хүрэхэд бас бэлэн болж байна. Лоёг эснэр нэмээд хэлэхэд бид нар одоо Вест Эндд 23 онд бол тоглолт маань энэ шоу энэ жүжиг маань бол маш амжилттай тавигдсан. Тэгээд Монгол соёл үүгээр дэлгэрүүлж одоо Монгол соёлыг бас барууны ертөнцид бас түгээн дэлгэрүүлэхэд бас нэг том хувь нэмэр оруулсан болов уу гэдэгт бол огт эргэлзэхгүй байгаа. Тэгээд үзэгчд маань бас энэ үеэр нөгөө Вест Эндийн тухай бас тодорхой мэдээлэлтэй бас баг. Вест Энд нь бас 40 гаруй одоо юм театрын бөөгнөрөл болсон юм гудмыг одоо Вест Энд гэж нэрлэдэг. За яг тэрнтэй адилхан одоо бидний зорж байгаа Бродвей бол бас яг 41 байна уу 40 гаруй юм театрын бас бөөгнөрөл болсон Нью-Йоркт байдаг. Одоо ийм гудам байдаг. Энд бол одоо төрөл төрлийн жүжигүүд, мюзиклүүд, драмууд
зүгээр шоу, entertainment, янз янзын шоунууд энэ төрөл бүрийн театрын бүхэл одоо төрлүүд толилдон тоглодог ийм гайхалтай одоо гудам байдгийг энэд Бродвей гэж нэрлэдэг. Тэгээ энд дэлхийн онцөг булан бүрээс одоо авиаснууд, алдартнууд сугалж өөрийнхөө хүчийг сордог. Ийм л хоёр одоо дэлхийн одоо хоёр театр урлагийн хоёр ноён ориглын нэг нь Бродвей, нэг нь West End байх. Театрын урлаг өөрөө одоо юу гэдгийг хэл хязгаар байхгүй. Бид нар ямар санд одоо юу гэдгийг West End-д бол монголоор тоглож одоо үзүүллээ шүү дээ. Тэгэхээр ингээд монголоор тоглосон ч одоо бас хүнд хүрж болдог. Урлаг ер нь нийтлэг тийм л одоо зүйл юм да. Тэгээд яг хуу ер нь хоёр одоо театрын урлагийн хоёр ноён ориглыг танилцуулах юм байна. Тэгээд Монгол хаан буюу Тамгагүй төр төсөл маань эхлээд 3 жилийн нүрийг үзжээ. Бидний ах баг хамт олон өнөөдрийг хүртэл маш олон замыг туулж өнөөдрийн жүжиг маань цаашдаа юу гэдгийг улам үргэлжлэх зам нь ингээд нээлттэй болж байна. Энэ дотор маш олон хүний хөдөлмөр шингэсэн байгаа гэдгийг хамгийн эхлээд хэлмээр байна. Мэдээж би энэ жүжигийг зүгээр өөрийнхөө жүжигчнийхээ хувьд харахад энэ бол маш их одоо юу гэдгийг сүнслэг, маш өвөрмц энергитэй жүжиг гэж боддог. Яагад бол манай Монгол улсын юу гэдгийг урлаг соёл, өв уламжлалт гэдэг бол цаанаасаа дэлхийд бүр онцгой өвөрмц тэр сүнслэг байдлаараа ялгардаг тийм ээ. Магадгүй энэ жүжиг маань одоо монгол хүний, монгол жүжигчний монгол жүжигчин энэ тайзан дээр тоглоход ямар өөрийн монгол хүн одоо цэв мэргэжлийн жүжигчний одоо чансааг харуулах ёстой юм бэ гэдгийг дэлхийд одоо таниулах процесс юм болоо гэж би бол харж байгаа. Тийм учраас энэ жүжигийн өөрийн өвөрмөц дүр төрх мэдээж тэр сүнслэг байдлыг харж иж найруулагч маань тавьсан байх. Магадгүй тэрийг одоо бидний үндсэн групп болох жүжигчид маш сайн ойлгосноороо энэ Монгол драма гэж юу юм бэ? Аливаа урлагийн одоо юу гэдгийг төрөл жанрыг ярихдаа хамгийн түрүүнд мэргэжлийн урлагт энэ ямар төрөл жанрын бүтээл вэ гэдэг асуултыг нэн тэргүүнд тавьдаг. Олон орон хүснэ гэдэг маань бидний тэр өвөрмөц урлагийг л харахыг хүсэж байгаа учраас одоо хаана ингээд хоёр багтаа яг энэ монгол мөн чанарыг харуулцаасаа гэж бид тэр бодож байгаа. Тэгэхээр шинээр ирсэн багтаа ялгай би тэр цаатлын эврэг тоглож байгаа хүнийг Марк Даскос жүжигчин те. Үнэхээр баярлж байгаа. Яг бол би энэ хүнийг нөгөө залуугаасаа тийм ээ. Үнэхээр гайхалтай жүжигчин ингээд ирсэнд маш их баяртай байгаа. Тэгээд хамтарсан олон улсын багтаа амжилт хүсье. За хоёр хаанаас асууя. Одоо бид нар бол дараагийн мөрөд бол Бродвейд очих нь ч тодорхой болж байна. Бид нар Америкийг алс хол гэж боддог байсан бол те. Одоо ингээд бид нар Монголынхаа түүхийг үзүүлэх гэж байна. Тэгэхээр хаадуудын хувьд одоо жишээ нь Америкийн үзэгчид энэ Монголын энэ түүхийн хаадуудыг хэрхэн хүлээж авах болоо гэдэг ямар төсөөлөл байна? I think they would love it. Миний бодлоор Америкийн үзэгчдэд энэ жүжиг үнэхээр таалагдах байх гэж бодож байна. Яагаад гэвэл Баатар найруулагчийн жүжигийн шийдэл болоод уг жүжигийн зохиол маань үнэхээр гайхалтай бөгөөд үзэгдэх байдлаас ажигласан маш үзэсгэлэнтэй. Одоогоор Америкт хаанч тоглогдоогүй байгаа тийм жүжиг. Хүмүүст үнэхээр сэтгэлд нь хүрч таалагдана гэж бодож байна. Надад бас санагдсан зүйл юу вэ гэхээр энэ жүжигийг үзэгчийн суудлаас суугаад монгол хэл дээр үзээд жүжигчин тус бүрийн тэр дуу хоолойнуудыг сонсоход маш гайхалтай санагдсан. Надад үнэхээр их таалагдж байгаа. Нэмжлэхэд чи монгол хэл мэдэхгүй хүн байсан ч гэсэн жүжигийг үзээд утгыг ойлгоод бүрэн мэдэрч чадна гэдгийг хэлмээр байна. Бродвейд тоглогдох энэхүү гайхамшигтай жүжигт бид багтаж чадсандаа туйлаас баяртай байна. I'm a fan. Өнөөдөр мандаж байна гэж хүн болгон сонсогдохоор хашаар. Бид нар гадны сонгодог жүжигчдад яаж гадны хүн шиг сэтгэж тоглодог болох вэ гэдэг дээр их хуучин бол одоо драмын театрт ажиллаж байхдаа их ажилдаг байлаа шүү дээ. Одоо бол энэ жүжигэн дээр гадны уран бүтээлчд монгол хүн шиг яаж болох вэ? Монгол хаан шиг яаж болох вэ те? Монгол хаан хүү шиг энэ тэр түүхийн зур дэлхийн нийтэд одоо сануулга болох том түүхийн
одоо сургаалыг яаж монгол хүн шиг дамжуулах вэ гэдэг дээр айгүй хичээд зүтгэж одоо энэ цаг хугацаагаа зарцуулж байгаа энэ чадварлаг жүжигчид бид нар бол бас чин сэтгэлээсээ талархах ёстой. Ягаад гэх юм бол эдгээр маань бидэнтэй хамт нийлж Бродвейн тайзан дээр Монголын түүхийг тунхаглаж Монгол гэдэг хүмүүсийн одоо тий дуу хоолой, урлаг соёл, өв соёл бүх зүйлийг бидэнтэй гар гараасаа барилцаад ингээ хийх гэж байгаа учраас бид нар бол одоо зорж ирсэн энэ уран бүтээлчтэй маш ихээр баярлалаа гэж хэлэхээс өөр ямар ч арга байхгүй маа. Баярлалаа. Бид бас нэгэн шинэ гишүүнтэй олсон байгаа. За ингээд самдаа маань нэмэгдэж орж ирсэн байгаа. Тэгээ самдаа маань бас сэтгэлээсээ хаваалцаж. Тэгээ хүмүүсийн бас нэг юм буруу ойлголт байгаад тах шиг байгаа. Одоо нөгөө шинийг одоо ингээд баг байхгүй болгоод ороод ирсэн юм шиг те. Тэгээ яг үнэндээ бол шинэ маань одоо Улсын драмын Эрдмийн театрын жүжигч юм. За энэ ч бол яг альбом тушаалтаа ингээ явдаг үндсэн ажилтан байгаа. Тэгэхээр шинэгээ маань өөрийнх нь ажилд авахцаад болоогүй улмаас шинэ маань чөлөө аваад төр байхгүй байгаа юм шүү. За юуны төрөнд ямар ч сан энэ том уран бүтээл дээр энэ багийн нэг хэсэг болж ажиллаж байгаа. Үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тэгээд хүүхд багтаа л бас зургатаар үздэг байсан ах эгч нартайгаа тэгээд бас гадны уран бүтээлчтэй нэг цаг үед ингээд яг одоо юм суралцаад өдрөө болгон жүжигийнхаа тоглолт болгоно шинэ юм сурж байгаа гэдэг үнэхээр өөрийгөө маш азтай тооцож байгаа. Тэгээд яг энэ баг бүрэлдэхүүний нэг хэсэг болоод цаашдаа улам хичээж ажиллана гэж хэлмээр байна. За ер нь бол жүжигийн манд бараг 70-80% нь одоо жүжигчд бүжгэн жүжиг шиг одоо ийм гайхалтай одоо синтез ийм холимог жүжиг гэдгийг та бүхэн мэдэх бах. За энэ удаагаас эхлээд одоо Монгол хаан гэдэг театртай болсон байгаа. Тэгэхээр бид өөрсдийн гэсэн бүжигчэнтэй болсон байгаа. Тэгэхээр энэ тухай эдгээр одоо бид дэлхийн маш олон стандартыг маш олон боломжуудыг авчирч одоо дэлхийн театрт хөл нийлүүлж байгаа ч техник технологийн хувьд бол бид нэлээд одоо хоцрогдсон бараг бүтэн 100-аар хоцрогдсон ийм цаг үед бид одоо энэ Монгол хаан бүтээлийг Монголын үзэгчдэд дэлхийн стандартаар үзүүлсэн бол нэгдүгээр их маш том үзэгдэл болсон. Тэгэхээр энэ бол наривчийн маш өндөр одоо хурц нарийн хараа их шаардлагатай байх. Юу гэхээр энэ Монголын олон мянган жилийн туршид одоо аман хэлбэрээр дамжиж ирсэн энэ түүх соёлыг аман жүжигчтэйгээ хослуулад ингээд тайзны том бүтээл болгоод гаргахад бол айхтар одоо шинчил болсон. Энэ нь өөрөө Монголын уртын дуу, хөөми, морин хуур, уран нугар, лимбийн битүү амьсгал гэх мэтлэн одоо маш олон язгуур энэ ЮНЕСКО бүртгэгдсэн төрлүүдийг агуулснараа бас энэ Монгол дэг сургуулийг дэлхийд бас зарлан хунхсан ийм үйлдэл болсон баха. Монгол хаан театрын бүжигчдийн тухайд бол бид бас дэлхийн маш олон төрлийн бүжгийн төрөл зүйлүүдээс одоо суралцах шаардлагатай байдаг. Тэгэхээр бид нар Монгол хаан театрынхаа бүжигчдийн бүрэлдэхүүнд Монголын яг үндэсний дэг сургуулиар хүмүүжиж одоо боловсрсан энэ сайхан бүжигчдийг авахаас гадна мөн дэлхийн сонгодог балетын бүжгийн жүжигчдийг бас авсан. Дээрээс нь спортын бүжгийн тамирчдыг бас авсан. Дээрээс нь тулааны урлагийн бас залуучуудыг бид нар авч бүжгийн урлаг сургаж ингэж бэлдэж байгаа. Бүжигчдийн тухайд бол маш өндөр ур чадварыг одоо бид эзэмшээ явж байна. Энэ магадгүй бас манай жүжигчтэй адилхан одоо дэлхийд Монгол бүжгийн дэгийг бас ингээд таниулах юм том өргөн боломж. Дээрээс нь энийг одоо бас сурталчлах юм өргөн том ажил боллоо гэж үзэж байна. За манай жүжиг бол West End-д тоглогдсон. За дэлхийн стандартыг яг одоо Монголын тайзнаа тавьж байгаа гэдгээр онцлог те. Тэгэхээр дэлхийн стандарт одоо гэдэг яг юугаараа өөр байгаад вэ? Одоо жижиг хэрэглээ яаж бэлтгэх үү? За хувцаа яаж бэлтгэх үү те? За тэгээд тайзныхаа баруун зүүнийг ч гэсэн одоо манайхан ч одоо бас мэддэггүй байлаа шүү дээ. Одоо яг найруулагчийн зүг үүднээс л ерөөсөө тайзныхаа баруун гартлыг нэрлдэг байсан болвол дэлхийн жишгээр бол нөгөөх нь яг эсрэгээрээ те баруун зүүн жишээлбэл яг өөрчлөгдөх маягтай. Гэх жишээний ингээд маш их өөрчлөлтүүд байдгийм байна. За тэгээд West End-д очиод бол яг энэ стейж менежерийг бол маш нарийн яг тэр талбар дээр нь үзэж харлаа. За тэгэл одоо техник технологийн хувьд одоо жишээлбэл одоо гэрэлтүүлэг маань одоо бас яаж нарийн туссан байх вэ? За тайз маань хэд хуваагдах вэ? 9 хуваагддгийг байна. За яг тэрнгүүрээ дэлхийн стандартаараа партитурыг одоо яг нарийн яаж бичих үү гэдэг жишээнүүдээс бол одоо маш их зүйлийг суралцсан. За тэгээд одоо бол яг үзэгчд өмнөдөө бол одоо гадагшаага одоо аялын тоглолтууд руугаа явахынхаа өмнө одоо жүжигч нартайгаа гэрэл техниктэйгээ West End-д яг тавилтаараа одоо үзэгчдтэй одоо хүргэж байна да.
Монгол соёлыг хамгаалж байгаа хамгаалт жүжигчийн олон улсын вестэнд хөтөлбөр болох Монгол хаан жүжиг 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өдөр бүр 18 цагаас Улсын драмын Эрдмийн театр таалан сойрхно. Тасалбарыг Улсын драмын Эрдмийн театрын рейтингаас тикет гэмээр болон 8889 тиг 11 дугаард холбогдож захиална. Монгол хаан. Сургуульд хийх ажил дээр бол манай багт үзээ бас оролцож байгаа. Тэгэхээр ер нь яг энэ бэлтгэлийн процессын талаар хэр байна? Залуу жүжигчдэд хэлэхэд ерөөсөө л хилээ сайн сураарай. Хилтэй бол хаанч ер нь ажиллах боломжтой. Хүсэл мөрөөдлийн бүх зүйл бол нээлттэй юм гэдэг өөртөө бол тийм зүйл төрлөө. Нөгөө талаас мэдээж энэ хэдэн хүмүүс маань одоо Монголыг бол эхнээс нь судалж байна. Чадвар чинийгээрээ эднэртэй бас зааж байна. Ингэж бол аярыг бид нар ингэж байдаг. Хаантайхаа хүндэтгэлийн байдал бол энэ юм байна. Бид нар бол одоо би ахын тоглолтын энэ зүйлэн дээр хаан бол ингэдэг учраас ийм хөдөлгөөнийг хийдэг учраас нөгөө хааныг харц тоглоны гэчээр тэнд байгаа мас ингэж хүлээж авдаг шүү. Та энийг ингэж анхаараарай, энийг анзаараарай. Их мэдчлэн одоо яг жүжигийнхэн бүх процессуудыг бүх зүйлийг одоо Монгол сэтгэхүүгээр л одоо хэлж өгөх гэж хичээж байна да. Хамгийн анх Монгол улсад тамгаггүй төр нэрээр жүжигээ тавьж байхад дан одоо Монгол уран бүтээлчд маань нэгдэж бүтээж исэн бол West End-д очихдоо 100-аад англи уран бүтээлчд манай багт нэгдсэн. Энэ жил одоо бид нэр тун удахгүй 6-7 хоногийн дараа Сингапурын Marina Bay Sands-д тоглолтоо гарах гэж байна. Тэгээд бидний одоо олон улсын баг бол улам өргөжөөд байгаа. Сингапураас ч гэлээс одоо бараг 100-аа сингапурчууд ажиллаж байна. Одоо манай олон улсын яг хувилбар дээр жүжигчдийн баг маань Америкийн Холливуудын гэж жүжигчд орж ирж байгаа юм уу? Энэ төсөл маань өөрөө зөвхөн Монгол төсөл гэхээсээ илүүтэйгээр олон улсын international одоо project буюу international төсөл болж хөгжиж явж байгаа. Тэгээд цаашдаа бол энэ одоо зөвхөн жүжиг гэхээсээ илүүтэйгээр Монгол улсыг соёлыг одоо дэлхийд таниулж байгаа олон улсын одоо томоохон төсөл одоо кампайн болж байна гэж бол бид нар ойлгож байгаа. Тэгээд та бүхэн маань бас жүжигээ бас ирж үзээрэй. Олон улсын жүжигчид маань өөрсдийнхөө бэлтгэл сургалтаа хангаж дуусныхаа дараа бас одоо Монголынхон үзэгчдэд тайзан дээр тоглох өдрийг бас бид нар ч гэсэн тэсээ ядан хүлээж байгаа. За, танастай амжилт хүсье байна. Шекспирийн Өлгийн нутаг 100 монголчууд дэлхийн театрын шилдэгүүдтэй мөр зэрэгцэн түүхэндээ анх удаа 40 мянган үзэгчдэд тоглосон нь бидний бахархал байлаа. Дэлхийн тэргүүлэгч хэмнэлүүд болох Art Desk, Broadway World, Театр Weekly, The Guardian-аас өндөр үнэлгээ авч 50 гаруй шүүмжлэгчдээс 4 од үнэлгээ авсан энэхүү West End-ийн Монгол бүтээл Азийн бар Сингапур улсад энэ оны 10 дугаар сард Азийн нээлтийн Монгол бүтээлийг цаашид дэлхийн бүтээл болгон хамгаалах их аянд мордохын өмнө. Yes. Английн хамтрал Колизеум театр тоглосон хувилбарыг үзэгч та бүхний мэлмид өргөн барьж байна. Дэлхийн театрын ертөнцид Монгол соёлыг хамгаалж байгаа хамгаалт жүжигчийн олон улсын вестэнд хөтөлбөр болох Монгол хаан жүжиг 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өдөр бүр 18 цагаас Улсын драмын Эрдмийн театр таалан сойрхно. Тасалбарыг Улсын драмын Эрдмийн театрын рейтингаас тикет гэмээр болон 8889 тиг 11 дугаард холбогдож захиална. Монгол хаан.